Дэлхий дээр ихэнх хүмүүс гоо сайхны мэс заслыг илүү үзэсгэлэнтэй болохын тулд хийлгэх замыг сонгодог. Гоо сайхны мэс заслын ачаар нүүрний хэлбэр илүү тод, гурван хэмжээст болж гадаа төрх илүү сайхан болдог. Гэвч зарим хүмүүс гоо сайхны мэс заслыг өөр зорилгоор өөрийнхөө хэн болохыг нууцлах, нүүр царайгаа өөрчилж зогтохын тулд сонгодог. Фукуда Казуко бол ийм төрлийн алуурч. Тэрээр хэдэн жилийн турш нэр овгоо дахин сольж гадаа төрхөө өөрчлөн гоо сайхны мэс засал хийлгэж өөрийгөө бүрэн утгаар нь өөр хүн болгон хувиргасан бөгөөд үүнийхээ ачаар хууль эрх зүйн хариуцлагаас хэд хэдэн удаа булдсан байна. 1997 оны 7 дугаар сарын 29-нд хөөн хилцэх хугацаа дуусахаас ердөө 21 хоногийн өмнө тэр эцэст нь баривчлагдсан юм. 14 жилийн турш зүхтан амьдрах хугацаанд Фукуда Казуко олон удаа гоо сайхны мэс засал хийлгэж өөрөөр дүрд амархан хувирж чаддаг байв. Тэр төгс гэрийн эзэгтэй сэтгэл татам эмэгтэй зөөгч зэрэг тэсөөр дөрүүдийг чадварлаг бүтээж чаджээ. Түүний гайхалтай зүхтан амьдарсан түүхийг Японд зохиол болгон бичиж кино болгон бүтээсэн байдаг. Ингээд өнөөдөр түүний холбогдсон хэрэг болоод зүхтан амьдарсан түүхийг өгүүлнэ. Тэр 1948 оны 1-р сарын 2-нд Ихиме мужийн Мацуяма хотод төрсөн. Фукудаг 4 настай байхад нь аав нь гэр бүлээ орхиж явсан тул ээж нь амжиргаагаа залгуулахын тулд бие үнэлэх ажил хийдэг болжээ. Тэр явцдаа өөрт нь үнэхээр хайртай нэгэн загасчинтай танилцж гэрэлсэн ч бие үнэлэгч байсан түүхэн тосхны хүмүүсийн хардлага гадуурхлыг байнга дагуулж байв. Эцэст нь энэ бүх дарамтыг тэсэж чадалгүй Фукудагийн ээж загасчнаас салсан. Дараа нь ээж нь архины газраас цуглуулсан мөнгөөрөө стрип клуб нээж гэр бүлийн байдал аажмаар сайжран Фукуда тухайн үеийн үеийнхнийхээ атаархлыг төрүүлэх болсон юм байна. Гэвч ээж нь зөвхөн мөнгө олоход анхаарч байсан тул Фукуда охин бага насныхаа бүхэл хугацааг ганцаараа өнгөрөөжээ. Фукудагийн анхны хайр нь түүний ангийнх нь хүүхэд байв. Тухайн үеийн Японы нийгэм маш тогтворгүй байлаа. Фукудагийн найз залуу Японы оюутны хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд нэгэн арга хэмжээний үеэр гэмт бүлэглэхэн зодуулж амиа алдсан. Энэ явдал 15 настай Фукудад асраг сэтгэл зүйн шарах үлдээсэн. Ахлах сургуулийн 3 дугаар ангид байхдаа тэр сургуулиа орхиж ажилгүй тэнэмэл амьдралд шилжсэн байна. Фукудагийн 2 дахь хайр нь түүнийг 17 настай байхад нь тохиосон бөгөөд 19 настай панк залуутай үерхэж байв. Нэг өдөр Фукуда найз залуу болон өөр 2 хүний хамт нутгийн татварын албаны даргын гэрт хулгай хийхээр орсон. Гэвч дэлгүүрээс буцаж ирсэн асрагч тэднийг олж хараад цагдаа дуудсан байна. Ингэснээр Фукуда болон бусад 3 этгээд даргын эхнэрийг барьцаалсан хэрэгээр 6 жилийн хорих ял сонсжээ. Тухайн үед Японд гэмт хэрэг маш их дарахсан байсан бөгөөд шорон доторх гэмт бүлэглэлтүүд харгалзагчдыг ахуулдаж нууц банк ажилуулахаас гадна харгалзагчдын зөвшөөрлөөр эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлдэг байв. Фукудач тэдний золиос болсон юм. Хэрэг ноцтой болсны дараа шоронгийн дарга залуу эмэгтэй хоригдлуудыг өөр газар шилжүүлэх тушаал өгчээ. Гэвч шилжүүлгийн үеэр Фукуда шоронгийн харгалзагчид дахин хэрцгийгээр хүчндүүлсэн байна. Харамсалтай нь энэ хэрэг тухайн орон нутагт шуугиан тарьсан ч хөөн хилцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хүчирхийлэгч хууль ёсны шийтгэл хүлээсэнгүй. Энэ явдал нь Фукудагийн зүрхэнд үлдсэн сүүлчийн сайн сайхан итгэлийг бүр мөсөн нураасан юм. 1972 онд 24 наснда Фукуда эцэст нь шоронгоос суллагджээ. Тэр багасаа ээжийнхээ хийдэг ажлыг мэддэг, түүнд татагддаг байсан бөгөөд өөрөө ч архи дарс дагалдах үйлчилгээний салбарт ажиллаж байв. Ингээд ажлынхаа явцад байнгын үйлчлүүлэгч Икегами гэх хүнтэй хурдан дотносож улмаар гэрлэхээр шийдсэн. Гэвч өөрийнхөө шоронд сууж байсан тухайн өнгөрснийг бусад мэдгэдгийг хүсээгүй тул Фукуда Икегамитэй албан ёсоор гэрлэлтэд бүртгүүлээгүй. Гэхдээ тэд хамтран амьдрах болов. Хамтдаа амьдрах хугацаанд Фукуда 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний 3 нь хүү, 1 нь охин байв. Японы хөөсөрсөн эдийн засаг задран унснаар нөхөр Икегамигийн үйлдвэрүүд зогсонг байдалд оржээ. Амжиргаагаа залгуулахын тулд Фукуда хуучин ажилдаа иргэн орохоор шийдсэн байдаг. Гэвч тэр үед Фукуда аль хэдийн 30 гарсан байсан тул 20 гаруй настай залуухан бүсгүүчүүдтэй өрсөлдөж чадахгүй болж эцэст нь стриптиз бүжигчнэр ажиллахаар сонгожээ. Чухам энэ шийдвэр нь түүний олон жилийн зүхтаах амьдралын эхлэл болсон юм. 1982 оны 8 дугаар сарын 21-нд Мацуяма хотын цагдаагийн хэлтэст 2 хоногийн өмнө сураггүй алга болсон Аноко Ацуко хэмээх бүжигчин бүсгийн талаар гинти мэдэгдэл иржээ. 3 өдрийн дараа Мацуяма хотын ууланд нэгэн эмэгтэй хүний зогцолцсон бөгөөд мөрдөн шалгалтаар алга болсон бүжигчин Ацуко мөн болох нь тогтогдсон байна.
Хамт ажилладаг хүмүүсийн мэдүүлгээр хохирогч нь Фукудатай мөнгө санхүүгийн холбоотой байсан нь илэрч цагдаа нарын анхаарал Фукудад чиглэв. С 'ижигт нэг тогтоосны дараа цагдаа нар нэн даруй Фукудагийн гэрт очсон бөгөөд тухайн үед гэртэн зөвхөн түүний нөхөр Икагами болон 4 хүүхэд нь байлаа. Нөхөр нь цагдаад мэдүүлэхдээ хэрэг болсон өдөр Фукуда түүнд гэмт бүлэглэлд 4 сая йен зээлдвэсэн. Харин тэд мөнгөө буцааж өгөөгүйгээс болж хүчтэй маргаан гарсан гэж хэлжээ. Түүний ярьснаар хохирогч Анокан гэрт нь ирж Фукудаг гал тогооны хотгоор алахыг завдсан тул Фукуда өөрийгөө хамгаалахын тулд үнсний саваар цохиж ухаангүй болгосон, айдсаасаа болж дараа нь боомлж алсан гэжээ. Икагами цагдаа дуудмаар байсан ч Фукуда түүнийг зогсоож хэрвээ цагдаа дуудвал 4 сая йенэ хизээч олж авч чадахгүй хэмээн ятгсан байна. Ингээд эхнэр нөхөр хоёр Анокагийн гэрээс хадгаламжийн дэвтэр болон үнэт эдлүүдийг нь авч цогцыг ойд аваачин хайсан. Фукуда хохирогч бүсгүйн гэрт байсан бүх мөнгө эд зүйлийг авч явсан байна. Эцэст нь Икагами цогцыг нүүн залиусан хэрэгээр баривчлагдав. Шүүх хэмнэлгийн дүгнэлтээр хохирогчийг оймсоор хоолойг нь боомлж хөнөөсөн болох нь тогтоогдсон байна. Харин бодит байдал дээр Фукуда анхнаасаа хохирогч эмэгтэй гэрт нь очиж түүнээс мөнгө зээлхийг гуйсан ч татгалцсан тул маргаан үсэж ярилцлагын явцад Анокагийн гэрт байсан үнэт эдлүүдийг харснаар шунхаан сэтэл төрж улмаар аллах үйлдсэн нь илэрчээ. Харин Фукуда энэ хооронд 3 удаа гоо сайхны мис засал хийлгэснийхээ дараа жуулчны хот Каназава руу оргон зайлжээ. Энэ хотод гадаадын аялагтай ярьсан ч хүмүүсийн сэжийг төрүүлэхгүй байв. Тэр ажиллаж байсан барандаа нутгийн нэгэн хоолны газрын эзэнтэй танилцжээ. Тухайн эр түүнийг өрөвдөж хамт амьдрах санал тавьсан нь Фукудагийн хувьд яг л хүссэн боломж нь болсон юм. Ингээд тэр түүний хоолны газар ажиллах болов. Хөршүүдтэйгээ сайн харилцаж ойр дотн болж байх цуур Фукудагийн ажиллаж эхэлсэн хоолны газар улам бүр ашиг орлоготой болж цаашлаад бүтээгдэхүүн нь Токио, Киото зэрэг томоохон хотууд руу хүртэл нийлүүлэгддэг болсон байна. Хоолны газрын эзэн Фукудатай аль бие ёсоор гэрлэлтэд бүртгүүлэхийг олон удаа хүссэн ч Фукуда татгалзаар байсан. Хэдийгээр хангалуун элбэг дэлбэг амьдарч байсан ч хүүгээ санах сэтгэлийн шаналлыг тэсвэрлэж чадсангүй. Фукуда нутаг руугаа нууцаар загтал бичиж хүүгээ авчирчээ. Түүнийг ас холын хамаатан дүү хэмээн худлаа тайлбарлаж хоолныхаа газартаа туслахаар ажилуулсан байна. Гэвч нэгэн санаандгүй зам тээврийн ослын үеэр хоолны газрын эзэн залуу Фукудагийн төрсөн нутаг мөн алуурчны хэрэгтэй холбоотой болохыг мэджээ. Үүний дараа хоолны газрын эзний үеэлэгч Фукудаг энэ бэр дүүгийнхээ хэн болохыг сэжиглэж эхэлсэн байна. Эмэгтэй хүний зүүн соёнгороо Фукудаг нууцаар шалгаж эцэст нь өөрийн эргэлзээг нутгийн цагдаагийн хэсэгт мэдэгдэжээ. Гэвч цагдаа нар хоолны газарт очиж шалгах үед аль хэдийн сэжиг авсан Фукуда хоолны газраас яаран зогтож явхтаа хүүдээж баяртай гэж хэлж амжаагүй байна. Цагдаа нар Фукудагийн хүүгээс байцаалд авсан ч тэр ихийнхээ хаан байгааг огт мэдэхгүй байлаа. Стэн хоолны газрын эзэн хүүд тэтгэмжийн мөнгө өгч цаашдын амьдралаа өөрөө зохицуулахыг хүссэн байна. Үүний дараа Фукуда Киото, Нагоя, Фукуи мужи зэрэг газруудаар тэнүүжлэн явж эхэлжээ. Түүний тухай мэдээлэл хэвлэлээр тасралтгүй цацагдж байсан тул тэр үед бараг бүх нийтээрээ түүнийг барихаар хөдөлсөн мэт байлаа. Тэр сүшиний газрын үйлчлэгч зочид буудлын зөөгч бүр рестораны эзэн хүртэл болж ажиллаж байсан удаатай. Зарим хүмүүс түүнийг Ямагучи гүмий бүлэглэлийн толгойлогчтой хамт явж байгааг харсан гэдэг бол зарим нь гудамжинд өсөж даарч гундуухан байдалтай тэнэж явахыг нь харсан гэж ярьдаг. Өмнөх туршилгаасаа сургамж авсан тэрээр нэг газраа 3 сараас илүү тогтдог. Хинтээж дотн нөхөлдөггүй байв. Зочид буудалд байхдаа ч зугтахад хамгийн ойр өрөг сонгон байрладаг байсан аж. Ийхүү дахиад 8 жил өнгөрчээ. Сэжиг төрөх бүрд тэр бултаж даруй ачаага баглан өөр газар руу зугтдаг байв. Энэ бүхэн нь түүнийг бүх дэлхийдээ тулалдаж буймад тасралтгүй хөөцөлдөнтэй тоглоом болгон ургасан бөгөөд түүнийг мөрдөж байсан цагдаа нар удаа дараа бүтлгүүцсээр байлаа. Хүн хилцэх хугацаа дуусахад ердөө сүүлийн 1 жил үлдээд байх үед цагдаа нар мөрдлөгөө эрс чангадах. Түүнийг барихын тулд телевиз сэтгүүлүүдээр түүний тухай мэдээг өдөр бүр тасралтгүй цацаж байсан. Мөн түүнийг баримтлуулах шагналын зар гудамжны мухар бүрт наагдчихэ. Энэ үед тэрээр зүхтаан амьдралынхаа сүүлчийн зогсол болох Фукуи руу очсон байна. Тэр хаасаагүй хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Байнгын үйлчлэгчдийн ихэнх нь түүнийг харах гэж ирдэг хэмээн түүний байнга ордог байсан рестораны эзэн дурссан байдаг. Хэдийгээр бүсгүйн гадаа төрх нь ихэд өөрчлөгдсөн ч дуу хоолойг өөрчлөх боломжгүй.
Телевизээр гарсан Фукудагийн дуу хоолойн бичлэгийг сонсоод уг ресторан эзэн Фукудаг сэжиглэн нууцаар цагдаад мэдэгдэв. Энэ удаад цагдаа нар түүнийг үргээхгүй байхаар шийдэж шууд баривчлаагүй бөгөөд Фукудагийн хурууны ихээ үлдэж болох аяга үнсний сав зэрэгт анхааралтай байхыг эзэндэн зөвлөсөн байна. Тухайн үед хөөн хилцэх хугацаа дуусахад ердөө 29 хоног үлдсэн байлаа. Удалгүй Фукудаач уг ресторанд дахин орж ирэв. Тэр арх хууд сухтай найзуудтайгаа тоглоом шоглоомоор хүмүүс намайг дандаа л телевизээр гардаг Фукудатай адилхан гэдэг. Би цагдаад ажилладаг нэг танилдаа "За ав, энд миний хурууны хээ байна, шалгаад үзгэж хэлсэн шүү" хэмээн инээж байлаа. Харин хажууд нь сууж байсан рестораны эзэн сандарлаа нууж Фукудагийн хэрэгэлсэн аягыг чимээгүйхэн авч хадгалжээ. Төлбөрөө хийхдээ Фукуда эзнээс нь "Таач бас намайг сэжиглэж байгаа юм биш үү" гэж асуухад эзэн "Юу гэж дээ" хэмээн уурлаж булзааруулсан байна. Хурууны хээг тулган шалгасны дараа цагдаа нар Рико нэртэй энэ эмэгтэй нь олон жилийн турш ирэн сурвалжилж байсан алуурчин Фукуда Казука мөн болохыг тогтоов. Цагдаа нар уг ресторанд отолт хийж барих мөчийг хүлээсэн ч хэд хоногийн турш Фукуда дахин ирсэнгүй. 1997 оны 7 дугаар сарын 29-нд Фукуда эцэст нь дахин ресторанд орж ирэв. Энэ үед хөөн хилцэх хугацаа дуусахад ердөө 21 хоног үлдээд байв. 5459 хоног үргэлжилсэн зүхтах амьдрал ийхүү дуусах шиг болов. Гэвч баривчлагдсны дараах мөрдөн шалгалт тийм ч амар байсангүй. Эхэндээ тэр өөрийгөө Фукуда Казука гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Хуурамч бичиг баримт үзүүлж байлаа. Гэхдээ цагдаа нар түүнийг хэн гэдгийг илрүүлсний дараа тэр өөрийгөө зөвхөн алуурчин Икагамигийн хамсаатан байсан гэж мэдүүлв. Харин Икагами нас барсан тул хэрэг бараг мухардалд орсон байна. 15 жилийн өмнөх хэргийг дахин шалгах нь цагдаа нарт асар хүнд сорилт байлаа. Гэвч тэд бууж өгсөнгүй. Тууштай ирэн сурвалжсны эцэст Икагамигийн хамаатны гэрээс түүний өдрийн тэмдэглэлийг олжээ. Тэмдэглэлд 1982 оны 8 дугаар сарын 19-нд Икагамигийн юу хийж байсныг батлах баримт байсныг тогтоосон юм. Ингэснээр мөрдөн байцаагчид Фукудагийн зөвхөн хамсаатан байсан цогцыг л зөөсөн гэсэн мэдүүлгийг нязааж чадсан ч Фукуда байцаалтын явцад дуугүй хэвээр байв. Эцэст нь прокурорын байгууллага цуглуулсан баримт нотолгоонд үндэслэн Фукуда Казуког санаатай хүн амны хэрэгээр яллагдагчаар татжээ. Энэ мөчид хөөн хилцэх хугацаа дуусахад ердөө 11 цаг л үлдсэн байв. Ийхүү Фукудагийн олон жилийн оргодлын амьдрал бүрэн төгсгөл болсон юм. 2003 онд дээд шүүхийн эцсийн шийдвэрээр Фукуда Казукод бүх насаар нь хорих ял оноожээ. 2005 онд тэр шоронд байхдаа цус харваж аврах оролдлого амжилтгүй болсноор нас барсан байна. Сүүлийн 14 жил оргон зүхтэж амьдарсан золгүй эмэгтэй 57 наснда амьдралаа дуусгав. Фукуда шоронд хэд хэдэн загтал үлдээсэн бөгөөд тэдгээрт би гэрлэхийг хүссэн. Хүүхэдтэй болж аз жаргалтай гэр бүлтэй байхыг мөрөөдсөн гэж бичсэн байв. Гэвч хувь тавилан түүнийг ийм хачин амьдрал руу түлхэж эцэст нь тэр жихэн хайрчгүй юу ч олж чадалгүй үлдсэн юм. Тэр амьдралынхаа турш тоо томшгүй олон амрагтай 20 гаруй хуурамч нэр хэрэглэж 7 удаа гоо сайхны мис засал хийлгэсэн. Мөн 14 жил оргон зайлсан билээ. Энэ хэрэг Япон даяар асар их шүүгэн дэгдээж улмаар телевизийн олон ангид кино хүртэл бүтээгдсэн. 2010 онд Япоос эцэст нь хуулиа шинчилж өмнө нь 15 жил байсан хөөн хилцэх хугацааг хязгааргүй болгож өөрчилсөн байдаг. Фукуда Казуког олон жил зүхтад хүргэсэн шалтгаан нь магадгүй залуудаа давтан хүчирхийлээд өртсөнтэй нь холбоотой байж болох юм. 17 настайдаа тэр тухайн үеийн хуулийн дагуу ял хийдсэн ч түүнийг удаадараа хүчирхийлсэн хүмүүс хөөн хилцэх хугацааны улмаас огт шийдэгдээгүй. Мөн түүний хувьд шорон гэдэг нь хүчирхийллийн аимшигт дурсамж байсан тул дахин хизээж тишээ буцахыг хүсээгүй байж мэднэ. Хэрвээ тухайн үед түүнийг хүчирхийлсэн этгээдүүд хуулийн өмнө хариуцлага хүлээсэн бол магадгүй тэр зүхтахгүй байсан ч байж болох юм. Хэрвээ тэр замын дунд гимшиж өөрөө цагдаад очисон бол суллагдсныхаа дараа гэр бүлтэйгээ мөрөөдсөн амьдралаач бүтээж болох байлаа. Түүнийг ийм хүн болгосон зүйл нь хүүхэд насны гэр бүлийн хүмүүжил дутмаг байтал. Тогтворгүй нийгмийн орчин бас атаархал сайн муу холилдсон түүний дотоод сэтгэл байв уу гэдэг асуулт одоо ч нээлттэй хэвээр. Амьдрал нь төгсөх тэр агшинд Фукуда Казуко өнгөрснөө эргэн сансан эсэх. Тэр нь шунал тажаал байсан уу эсвэл гэмшил харамсал байсан уу гэдгийг мэдэх аргагүй. Харин тодорхой нэг зүйл бий. Тэр эхнээсээ л буруу замаар явсан. Дэлхийн ертөнцийн ийм маягаар нүүр тулан тэмцэх нь эцтэй харанхуйгаас ч илүү харанхуй газар л аваачих юм аа.